Энэ удаагийн томилолтоос сэрлээ нэвтрүүлэг өмнгийн говьоос үзэгч та бүхэн төрж байна. Өмнгийн говийн тэнгэрт Монгол Хятадын төрийн далбааг мандуулж, хашуун сухатай ганц мод бомбын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг албан ёсоор нээлээ. Бүтээн байгуулалтын төслийг 21 жилийн өмнөөс хэлэлцэж эхэлсэн, 18 жилийн хугацаанд үргэлжилсэн хашуун сухатай ганц мод бомбыг холбох төмөр замын хилэлцээрт цэг тавьж, түүх бүтээж чадлаа гэдгийг засгийн газрын тэргүүн нээлтийн үеэр онцоллоо. Бүгд найрамдах Хятад улсын хооронд 1955 оны бэлтгэлээр байгуулсан замын үд Ирээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны бүтээн байгуулалтын ажил ийхүү 70 жилийн дараа эхэлж байна. Тийм ч учраас энэ бол хүүхэн өдөр юм. Том төсөл хөдөлгөнө гэдэг бол өөрөө том эрх ашигыг хүнднэ гэсэн үг. Том төсөл хөдөлгөөн гэдэг бол өөрөө том сорилтуудтай нүүр тулж бас даван гарна гэсэн үг. Тийм ч учраас 2004 оноос эхлэн яригдсан. 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн энэхүү хэлцээрт та бүхэн энэ ажлын хэсэг тэг тавин шийдвэрлэж энэхүү түүхийг бүтээж чадлаа. Хоёр улсын засгийн газар альва 3 дахь этгээдийг оруулахгүйгээр засгийн газар хоорондын хилцлийг урт хугацаанд тогтвортой байгуулж олон жилийн үйл ойлголтоос хамтдаа цэг тавьж чадлаа. Монгол Хятадын гашин сууд ганц модын төмөр замын хил холболт маань бол үндсэндээ замын үүдээс хойш баг 60 жилийн дараа анх удаа манай хоёр дахь төмөр замын ийм бомб болж ирж байна. За тэгэхээр энэ маш өндөр ач холбогдолтой бид 10 гаруй жил хүлээлнэ шүү дээ. 10 гаруй жил үндсэндээ бас энэ төсөл маань өөр гацсан байсан. За ингээд энэ төмөр зам холбогдсноор манай одоо бараа эргэлт ялангуяа манай одоо түүхийн идүүдийн одоо ашигт малганы түүхийн идүүдийн экспорт бол 2-оос 3 дахин нэмэгдэх ийм одоо бүрэн боломжууд нэмэгдэх юм байна. Тэгэхээр энэ бол одоо бидний Хятад улстай энэ хилийн худалдаа энэ одоо эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой ийм одоо бомб болно цаашдаа. Өргөн бол нарийн царгаар одоо их хянаар байлаа. Тий, одоо манайхаар бол чинь өргөнч цаашаа гарч нарийн цаашаа ингээд орж ирж байгаа анхны ийм бомб болох юм байна. Тэгэхээр энэ бол өөрөө эргэлтийн хувьд энэ юуны терминалын тээвэр логистикийн хувьд бол одоо бараа эргэлтийг маш хурдвчлах тийм ээ хурдан богино хугацаанд ийм бараа эргэлтийг сайжруулах ийм л одоо технологиуд болно л гэсэн үг. Монгол улс төмөр замын салбарт олон жил хилэлцэж хүлээсэн төслийг өнөөдөр бодитоор ихтүүлж байгаад миний бие эзэн сэтгэлээс талархаж байна. Хашуун сухад ганц модын төмөр зам бол зөвхөн нэг бомбыг холбох зам бус харин Монгол улсыг бүгд найрамд Хятад ард улсын зах зээлтэй холбох стратегийн гарт орон нутгийн хөгжил чин ажлын байр орлогын их үүсвэрийг бүрдүүлэх зөвшөөрөх юм а. 2004 оноос эхлэн яригдж 18 жилийн турш улс төр эдийн засаг техник гээд олон талын ойлголцлын сорилтыг давж эцэст нь хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж өнөөдөр инхүү бодит ажил болж байгаа нь түүхэн чухал алхам бөгөөд алдсан цаг хугацааг нөхөх боломж гэмээр үзэж байна. Хятад улсын одоо ерөнхий сайдтай өндөр түвшний усуд бол олон удаагийн яриа хэлцлийн үр дүнд бас ингэж биелж байна. За ингээд энэ төмөр зам орсноор бол өмнө хийгдсэн байгаа төмөр замын бүтээн байгуулалт маань эдийн засгийн эргэлтэнд орно гэсэн үг. За өмнө одоо юу гэдгийг зөвхөн автомашинаар түүхийд одоо худалдаг байсан бол энэ удаа төмөр замаар одоо худалдаж тээвэрлэх ийм болцоо бүрдэж байна гэж үзэх хэрэгтэй. За энэ гэрээ маань бол 3 үндсэн одоо гэрээг цогтны хийж байгаа. Нэг нь бол одоо тогтвортой худалдаа авалтын гэрээ, за барилга угсралтын ажил, за дээр нь одоо нүүрсний эрдэнэс тавталгаа нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн 3 ийм багцаар явж байгаа. За төлөвлөлтөөр бол одоо 22 сарын хугацаанд энэ төмөр зам маань бүрэн баригдаж дуусна. За энэ хэмжээгээр энэ хугацаанд бол яг гэхээр бүгд намт Хятад ард улс руу хийгдэх эрдэс баялаг буюу нүүрсний худалдаа өснө л гэсэн юм. Гашуун сухатай ганц мод бомбын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Хятад улсын төрийн тэргүүнээр анх 2004 оноос хилэлцэж эхэлжээ. 2020 онд Монгол Хятадын хилийн бомб тэдгээрийн дэглэмийн тухай хилэлцээрт албан ёсоор тусгаж
2021 онд хоёр улсын төмөр замаар холбох хөлийн шугам дайрах өнгөрөх цэгийг тогтоосон нь төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдсан чухал үе шат байлаа. Гурвыг зохицоор хамтын ажиллагааны хүрээнд зарчмын хүрээнд хэд дамсан төмөр замыг хамтран барих, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ мөн нүүрсийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн бор хүчин чадал үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох хэд дамсан төмөр замыг хамтран барих хэлцээрийг зам тээврийн яамнаас хятадын талтай хэлэлцэн тохирч өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Ийхүү 21 жилийн хугацаанд яригдж хүлээгдэж ирсэн гашуун сухад ганц мод боомтын хэл дамсан төмөр замын санхүүжилтийг Эрдэс 5 толгой хувьцаат компани гүйцэтгэхээр шийдвэрлсэн. Бүтээн байгуулалтыг бид нар засгийн газрын хоорондын хилцээрээр зохион байгуулах юм шийдвэрийг гаргаад хилцээрээ 2 сарын 14-ний өдөр одоогоос яг 3 сарын өмнө хоёр улсын ерөнхий сайдыг байлцуулан зурсан. За өнөөдөр 5 сарын 14-ний өдөр энэ бүтээн байгуулалтын маань нээлт болж байна. За энэ үеэр мөн урт хугацаанд нүүрс худалдах гэрээ за мөн уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх ийм хилцээрүүдийг бас зурж эцэлсэн байгаа. Маш хүнд цаг үе байгаа. Дэлхийн нийтээр худалдааны дайн өрнсөн тарифын хямралд орсон ийм цаг үед хоёр улс бас хоорондоо гурвалсан гэрээг байгуулж чадсан бас их үр дүнтэй. Энэ гэрээний дотор орж байгаа нүүрс худалдаа авах гэрээний дагуу жилийн экспортын дээрээ нэмэгдүүлж 5 сая тонныг 29 он хүртэл 27 сая тонныг гаргах ийм гэрээ давхар явж байгаа. За 30 оноос хойш бол мэдээж жил болгон 20 сая тонны нүүрсийг экспортод гаргана. За ингэснээр бол бид бүхэнд эдийн засгийн хувьд бол 1.5 тэрбум доллараар орлого маань нэмэгдэх экспортын маань төмөр замын экспортлох хэмжээ 30 сая тонноор давах гэсэн ийм нэмэлт үр ашиг ач холбогдлууд энэ дагуу байгуулагдж байгаа гэж ойлгож байна. За өнөөдөр ингээд 1992 онд нэгдсэн гашуун сухатын боомт маань төмөр замаар хоёр улсын хил холболт ингээд эхлэх гэж байна. За энэ ажил бол олон жил яригдсан 10 хэдэн жил гацсан ийм ажил байгаа. За бүгд найрамдахтад ард улсын талаас хийх юм хийдсэн. Тэгээд Монгол улсын талаас бас энд ирсэн энэ холболтын ажлыг нэлээд олон жил хоёр улс хилцэж байж өнөөдөр ингээд улсын их хурлаар шийдвэр нь гарч за өнөөдөр ингээд нэгдэх гэж байна. За ингэснээрээ бол манай өдөрт 1000 гаруй машин гарч байгаа энэ экспортын боомт тэгээд төмөр замаар гаралт нь нэмэгдэж улам боловсронгуй болж энэ ачаа тээврийн эмх зэгц энэ дээр бий болно. За ингээд Монгол улсын экспортын гарц нэмэгдэж Монгол улсын эдийн засгт онцгой аж холбогдолтой. За ер нь бол бүгд найрамдахтад ард улстай хоёр дахь боомтоор ингээд төмөр замаар холбогдох гэж байна. 70 гаруй жилийн дараа замын үүдийн дараах төмөр замын холболт бол энд эхэлж байна. За ингээд бас нүүрс экспортод гарсны бас 21 жилийн дараа төмөр замаар холбогдож байна гэж бол. За энэ ажил маань 22 сард багтааж дуусгахаар бүгд найрамдахтад ард улсын төмөр замын мэргэжлийн хоёр компани шалгараад ингээд өнөөдөр ажил эхэлж байна. Монгол улсын парламенттай хамтарсан засгийн газар байгуулж олон жилийн турш үргэлжилсэн томоохон төслүүдэд хөдөлгөж хэлсний нэг нь төмөр замын бүтээн байгуулалтын төсөл юм а. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 3-ыг цогцоор хамтын ажиллагааны зарчмын хүрээнд хил дамнсан төмөр зам хамтран барих, нүүрс худалдах худалдан авах урт хугацааны гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн 3 гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. Энэхүү 3 гэрээний нэг нь дээр дурдсан хил дамнсан төмөр зам хамтран барих хэлэлцээр юм а. Өнөөдөр үндсэндээ 17 жил гацсан төмөр замыг хил холболтын нээх гэж байна. Тэгээд яг ер нь бол өнгөрсөн хугацаанд бид энэ 17 жилд асар их боломж олцсон. Зүгээр яг одоогийн байгаа юугаараа байгаа нөөцөөрөө бид 18 орчим тэрбум долларын зөвхөн өнгөрсөн хугацаанд хэрвээ өнөөдрийн гаргаж байгаа хүчин чадлаараа гаргасан бол 18 тэрбум долларын дээрэс нь мөнгөний эдийн засгт нөлөө гэж байдаг. Энэ бүгдийг ингээд нарийн тоолох юм бол бүр 31.2 тэрбум долларын алдагдсан боломж гарч иж байгаа байхгүй юу. Энэ өнгөрсөн
12 сард улсын их хурлын шийдвэрэнд гарсан энэ хил холболтын төмөр зам бидний хувьд бас говийн бүсээс сонгогдсон гишүүдийн хувьд бол өнгөрсөн 12 сарын 16-нд ирж танилцаад тэгээ энэ бол зайлшгүй одоо ингээд холбохгүй болохгүй л гэдэг байна. Нэг бодлын нэг харамсалтай гэдэг Монголын улс төр яаж эдийн засгийн алдаг тухай л ойлгох байхгүй юу? Талцсаар явж байгаа тартагтаа өрсөн тухай. Яг хаа эдийн засгийн ач холбогдлын хувьд бол энэ чинь 31 орчим тэрбум долларын манай улсын эдийн засаг хамгийн их дэм болох. Өнөөдөр манай улс чинь яг үндсэндээ бол нэг нүүрсэл зарж амьдарч шүү дээ манай улсын эдийн засаг. Жилдээ нэг 15.2 тэрбум доллар нодно олсон байна. Түүний чинь 9 тэрбум гаруй долларын нүүрс байгаа байхгүй. Тийм учраас хил холболтын төмөр зам маш чухал. Манай улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх их чухал юм байна. Ер нь бол энэ бүтээн байгуулалтыг одоо хийснээр бид нар энэ олон улсад за ер нь гол одоо экспортлогч энэ булуурхан бүтээгдэхүүнэл одоо хоёр дахин их хэмжээгээр гаргах ийм л одоо болцоо үүснэ гэж ингэж үзэж байгаа. Тэгээд энэ өөрөө энэ эдийн засгийн эргэлтэнд бол маш их нөлөө үзүүлэх ийм л зүйл болж байна. Одоо нөгөө манай Монгол улсын чинь төмөр замын стандарт нь өөрөө өргөн төмөр зам байгаад байдаг. Тэгээд эндээс нөгөө ирсэн гол төмөр зам маань өргөн. Одоо нөгөө талаас нарийн юм хоёр төмөр замаар холбогдсноор яг өргөн төмөр замаараа нэг 40 орчим сая, за нарийнараа нэг 10 орчим сая ийм тонн нүүрсийг бол одоо нэмж экспортлох. Тэгээд зөвхөн нүүрс биш одоо нуулуурхан бүтээгдэхүүнээ нэмж экспортлох. Ийм л боломж хүрднэ гэж ингэж үзэж байна. Төмөр зам ашиглалтанд орсноор тээврийн зардал 2-оос 2.5 дахин буурч экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж тээврийн орлого 300 сая Америк доллараар өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн хүрээндээ 200 байнгын 800 төр ажлын байр шинээр бий болж бүс нутгийн хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм а. Төслийн хүрээнд үндсэн 7 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд төмөр замын дээд ба доод үтцийн ажил, гүрэн байгууламж, эрчим хүчний дэд үтц, барилга байгууламжууд, тохиолдол холбооны систем, автозам дэд үтц, хийлэг айлын хяналтын цогцлбор зэрэг барилга байгууламжийг барих юм а. Худалдан авах гэрээ бол Монгол улсын засгийн газар Монгол улс болон Хятад улсын засгийн газар хооронд байгуулагдсан хэлэлцээрийн хүрээнд нүүрсний одоо Монгол улсад худалдан авалт хийж байгаа Хятадын төрийн өмчт хамгийн одоо урт хугацаатай гэрээтэй компаниуд гэсэн одоо яг тэр югаараа үнээрээ гэрээн хийгдсэн байгаа. Одоо бол яг юуны хамгийн одоо урт хугацаатай төрийн өмчт компанийн үн бол $59 эдэн центтэй байгаа. Ер нь бол яг энэ гэрээ өөр 16 жилийн туршид нийтдээ 227 сая тонн нүүрс одоо нийлүүлэх тийм борлуулалтын гэрээтэй байж байгаа. Эхний одоо 2025-аас 30 он хүртэл 27 сая, 30 оноос хойшоогоо 200 сая гэсэн тийм гэрээтэй. Төслийн нийт төсөв төртөг 902 тэрбум төгрөг. Улсын хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг Эрдэнэс 57 хувьцаат компани хариуцсан гүйцэтгэхээр шийдвэрлсэн байна. Гашуун Сухбаатар ганц мод боомтын хил дамсан төмөр зам нь Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадвар, эдийн засгийн өсөлтөнд томоохон түлхэц болно. Энэхүү хил дамсан төмөр замын бүтээн байгуулалт гэхснээр засгийн газар хоорондын хэлэлцээр тохирсон Монгол Хятадын хилийн боомтууд болох Шивээ хүрэн Сэхэ, Бичигт зүүн хатавч, Ханга мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байна. Үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тонн хүрэх. Жилийн экспортын орлого 1.5 тэрбум Америк доллараар нэмэгдэх. Монгол улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 Америк долларт хүрэхэд чухал хөв нэмэр оруулах. Бас чухал өөрчлөлт авч байгаа. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, харилцан түншлэлийг бий болгоод томоохон цогц төсөл үндсэндээ одоо эхэлж нээлттэй хийж байна. Сая одоо Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэнчлэн энэ 20 жилийн хугацаанд бас баггүй бэрхшээл зовлонтой тулгарч байж бас энэ цаг хугацаанд одоо энэ ажил явах болсонд бол баяртай байгаа. За манай 5 дахь төмөр зам компанийн хувьд бол энэ төслийн одоо техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулах зураг төслийг нь захиалагчаар ажиллаж хийлгэж ажилласан. За ийм учраас одоо өмнө нь бас энэ Гашуун Сухбаатарын төмөр замын төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан хамт олон. Ийм учраас бас энэхүү дадлаг туршлага дээр тулгуурлаж өнөөдөр Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс одоо энэхүү том төслийг цаг хугацаанд нь чанартай бүтээлтэй хийх юм томоохон одоо ачаа үүргийг бас хүлээж авч байгаа. Ийм учраас мэдээж одоо том төслийг дагаад хариуцлага байх хэрэгтэй учраас өнөөдрийн энэ өдрөөр бол бас л одоо томоохон хариуцлага бид бүхэнд манай хамт олонд одоо үүргэж байна. За мэдээж энэ сая одоо Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэнчлэн за энэ ачаа тээврийн эргэлтийг бол нэвтрүүлэх хүчин чадлыг энэ цогц төслийн хүрээнд бол
үндсэндээ жилд 30 сая тонноос дээшээ болгоно. Энэ томоохон төслийн хүрээнд нийтдээ 247 одоо сая тонн нүүрсний урт хугацааны бас гэрээ хилцлүүд давхар явагдаж байгаа. За манай компанийн хувьд бол одоо инженер техникийн ажилтнаа одоо хүчин чадлын үндсэн дээр энэхүү төслийг зураг төсвийн дагуу одоо цаг хугацаанд нь хийлгэж дуусгах бол одоо чухал үүрэг хариуцлага хүлээж байгаа. Мэдээж аль болох одоо хугацаанаас нь өмнө одоо ашиглалтанд оруулах ийм одоо бодлого зорилттой ажиллана. Нэг хэдэн сарын өмнө одоо энэ төсөл ашиглалтанд орох нь өөрөө Монгол Улсын эдийн засагт одоо чухал ач холбогдолтой учраас бид бол хичээж ажиллана гэж ингэж бодож байгаа. Гашуун сухатай ганц модоо хилэд амлсан төмөр зам 1-р зэрэглэлээ. 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царгийн хос замтай. Гол замын урт 19.5 км, 8-аас 31 м өндөр дам болон хос замтай дүүрэн байгууламжтай байна. Өргөн царигаар жилдээ 30 сая тонн, нарийн царигаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож байна. Одоо энд одоо ингээд манай 5-7 гашуун сухай төмөр замын одоо төгсгөл зам байгаа. За одоо тэгээ эндээс бид нэр барилгын ажил эхэлнэ. Одоо хил холбох төмөр зам маань одоо энийг үргэлжлээд хятадын одоо ганц модын бомбны төмөр зам дээр одоо төгсөх юм аа. За мэдээж бомбын тээвэрлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ. За мэдээж манай төсөл бол жилд 30 сая тонныг тээвэрлэх боломж үүснэ. За мэдээж эдийн засгийн хувьд бол аюул олон ач холбогдлууд байгаа. За манай төслийн хувьд бол одоо бид нэр 1-р өргөн цариг маань хятад ачаа таваараа буулгах юм логистикийн төвтэй болно. За мэдээж хятадаас бас ачаа таваар Монголын газар нутагт орж ирж одоо буулгах юм бүрэн боломжтой болно. За энэгээр одоо ийм 2 одоо өргөн нарийн царгийн одоо төмөр зам хосолсон ийм одоо төсөл байгаа. За Хасаа хэлээ өргөн нарийн цариг гэдэг. Одоо бид яг энэ өргөн царгийн эхлэл хэсгээр зогсож байна тийм ээ. Энэ өргөн цариг явж хахад магадгүй тийшээ нарийн цариг гэж би бас ойлгоод байгаа. Ер нь бол энэ холбоо зам учраас бас их онцлогтой байгаа шүү. Тий, түрүүн би хэлсэн те. Өргөн цариг маань хятадын талд орж ачаагаа буулгаад хятадын нарийн цариг дээр ачаа таваараа ачаад цаашаага хөдлөх юм байгаа. Нарийн цариг маань болохоор бас одоо бид нар чи хятадаас бас ачаа таваар авна шүү дээ тий. Тэдмээр нь болохоор бид нар шууд одоо Монголын газар нутаг дээр ачаа таваар аваад өргөн цариг дээр терминалаараа дамжуулж ачаад ингээд Монголын одоо нутаг руу тээвэрлэх бүрэн боломжтой болж байгаа. За ер нь бол нарийн царгийн хүчин чадал бол 10 сая тонн жилдээ. За мэдээж өргөн царгийн хүчин чадал бол 30 сая тонн. Тэгээ одоо бид нар чи хилээ холбоцохоор чи энэ чинь одоо өмнө нь бол одоо бид нар заавал одоо хилийн цэг хүртэл тээвэрлээд дараа нь машин руу ачаад дараа нь хил даасныхаа дараа буцаагаад вагон руу ачдаг ийм одоо үйлдэлтэй байсан бол энэ үйлдэл чинь байхгүй болчихж байгаа. Шууд хил гараад ингээд явчихж байгаа юм. Тийм. Төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэл болон наривчилсан зураг төслийг бүгд найрамдах Хятад ард улсын төмөр замын зураг төслийн корпорац гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг бүгд найрамдах Хятад ард улсын CRCC корпорацийн охин компани болох Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп хийж хэрэгжүүлнэ. Энэ компани нь дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн 43 дугаар хүрээлээ. CRCC корпорацийн 100% охин компани. Бүгд найрамдах Хятад ард улсын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн тусгай зэрэглэлийн зөвшөөрөлтэй 2100 ажилтнтай жилийн борлуулалтын орлого нь 7 тэрбум $. Бүгд найрамдах Хятад ард улсын төмөр замын тэргүүлэх зэргийн барилгын компани маа. Энэ удаагийн төвлөлтөөс ирлээ нэвтрүүлгээр эх орны өмнө зүгт хоёр улсын хооронд 70 гаруй жилийн дараа хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын үйл явцыг үзүүлэхийг зорилоо.